Сайн байцгаана уу үзэгчдээ. Эрүүл Монголын төлөө Уриатай Эрдэмтэнтэй ярилцах цаг нэвтрүүлэг маань эхэлж байна. Монголын ангаах ухааны академитай хамтран явуулдаг энэ өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв маань их барих эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлууд гэсэн сэдэв байна. Тэгээ өнөөдрийн манай зочноор Монголын ангаах ухааны академийн гишүүн, ангаахын шинжилгээ ухааны доктор, профессор Төвдөнд орж Овгтай Эрхэнбаатар багш маань оролцож байна. За тэгээд багш маань өнөөдрийн өдрийн мэндийг хүргэе. За тэгээд би бас нэвтрүүлэг болгохныхаа өмнө бас хэлж байгаа. Тэгэхээр багштайгаа бид одоо хичээлийн танхимд уулзж ирсэн бол тийм ээ. Өнөөдөр ингээд лайк телевизийн энэ студи дотор ингээд уулзж байгаа нь бас би их азтай таленттай хүн юм аа гэж бас өөрийгөө бодоод байгаа. Тий. Тэгэхээр багшаас нэг асуулт асууя. Та яагаад энэ мэргэжлийг сонгох болов те? За тэр дундаа яагаад бас их барих эмэгтэйчүүд юмч болсон бэ? За баярлалаа. Одоо лайк телевиз Монгол хүмүүсийн эрүүл мэндийн төлөө Монголын ангаах ухааны академитай хамтарч юм нэвтрүүлэг хийж байгаад та бүдэд талархаж байна. Тэгээд өнөөдрийн телевизээр үзэж байгаа эрхэм хүндэт бүх хүмүүсэд энэ өдрийн амгалан айлтгая. За би 1972 онд ангаах ухааны сургуулийг төгссөн хүн. 72 оноос хойш одоо өнөөдөр 47 дахь жилдээ их барих эмэгтэйчүүдийн эмчийн ажил хийж байна. Эмч багшийн ажил хийж байна. За би 1972 онд төгсөхдөө мэс заслын эмч болно гэж бодож ирсэн. За тэгээд мэс заслын эмч болохоор болно гэсэн бодоод Сэлэнг аймгийн хойрлогт очсон. За тэр үед бид нэр одоо 13 руу очиж ирсэн. Одоо тэр үед хоол хатуу байсан. Ям хатуу байсан үед бидний тушаал уншаад Сэлэнгд 13 хүн, Сэлэнг аймгийн үндсэн нутгийн 2 хүн, бос нь бол өөр аим хот төгссөн, хөдөө оронд төгссөн юм эмчнэр очсон. За тэнд би мэс заслын эмч болохоор очсон чинь одоо Монгол улсын эрүүл хамгаалахын гавьяат ажилтан Доржин Мөнхөөгөө тэнд эрүүл мэндийн газрын дарга байсан. Тэр үед эрүүл мэндийн газрын даргаад Мөнхөөгөө надыг дуудаад 13 хүүхэд бид 13-аас дуудаад надыг за чи мэс заслын эмч болох сонирхолтой юм байна. Их барих эмэгтэйчүүдийн эмч болвол аймгийн нэгдсэн больницын их барих эмэгтэйчүүдийн эмчээр очив. Мэс заслын эмч болох юм бол Сэлэнг аймгийн Ерөөгөн сум дундын эмнэлгийн мэс заслын эмчээр яваа гэсэн. За тэг би бодож байгаа хариу хэлийгээд маргааш нь уулзаад их барих эмэгтэйчүүдийн эмч болоод тэгэл тэрнээс хойш нэг өдөрч нэг цагч өөр эмч хийсэнгүү 1972 оны 7 сарын 1-ээс их барих эмэгтэйчүүдийн эмчийн тушаал гараад тэгэл их барих эмэгтэйчүүдийн эмч хийж байгаа. Тэгээ энэ бол одоо миний одоо бурхнаас заасан зам. Би энэнд одоо харуулсдаггүй. Одоо 47 жил их барих эмэгтэйчүүдийн эмч багшийн ажлыг хасч чаана. За ингээд одоо өөрийнхөө боломжтой бололцоотой одоо ажлуудыг хийж мөн одоо өөрөө энэ их барихын салбарын шинжилгээ ухаанд одоо зүтгэж байна да. За тэгээд манайд одоо энэ их барихын тусламж үйлчилгээний алба гэж тийм ээ. Тэгээ энэ бол одоо анх хизээ яаж байгуулагдсан тийм ээ. Та бол манай энэ их барих эмэгтэйчүүдийн техникийн эрхлэгч хийжсэн, мөн бас их насны төвийн захирал хийжсэн. Тэгэхээр энэ албыг тэр социализмын үеэс одоо энэ зах зээлийн нийгэм хүртэл ингэж хөгжүүлж байгаа энэ одоо түүхэн үйл явцын гэрч шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ маань яаж хөгжиж ирсэн юм бол? Тэгэхээр 1928 онд 6 ортой 9 совилогчтой их барихын тасаг байгуулагчнаар л манад 28 онд одоогоос 90 жилийн өмнө тийм ээ. Манад бол дорны ангаах ухаанаас өрний ангаах ухаан үүссэн түүхтэй. Тэгээ 1928 онд төрөг тасаг байгуулагдаад 1933 онд
эмэгтэйчүүдийн дасаг, төрх эмэгтэйчүүдийн дасаг болж байгуулагдаад тэгээд 1933 оноос их баригч нарыг 28 оноос их баригч нарыг 23 оноос хувилагч нарыг ингээд бэлдэж эхэлсэн л дээ. Тэгээд ер нь манай их барихын салбар шинжилгээ ухаан хөгжсөн түүхийг бодоход эхний одоо 1950 он хүртэл үндсэндээ зөвлөлтийн эмч нар, зөвлөлтийн одоо их баригч нар одоо ажиллаж байсан. 1940-д бид нар мэдж байгаа 1947 онд үндэсний анхны 13 эмч төгссөн. 1942 онд Монгол Улсын их сургууль байгуулагдаад тэнд дангаа ухааны хүн эмнэлгийн багшлтууд байгуулагдаад тэнд 13 эмч төгсөж ороод 1947 онд анхны 13 эмч төгссөн л дээ. Үндсэндээ 1950 он хүртэл манай амарч газар ер нь манай эрүүл мэндийн салбарт зөвлөлтийн эмч мэргэжилтэнгүүд ажиллаж түүнтэй одоо хамт одоо манай Ахмад эмч нар ажиллаж эхэлсэн л дээ. За ингээд манай одоо их барихын салбар бол үндсэндээ 1960 он гэхэд үндэсний боловсон хүчин бэлтгэж эхлээд үндэсний одоо сэхэтнүүд, мэргэжлийн сэхэтнүүд гараад өөр бие дааж эхэлсэн. Өөрөөр хэлбэл Орос хүмүүсийн тусламжгүйгээр Монголын эмч мэргэжилтэнгүүд 1950-ад оны сүүлчээр анхны 50-ад оны сүүлчээс эхлээд одоо ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл мэргэжлийн эмчнэр 1957 онд эхний 13 эмч бэлтгэн гарсан. Одоо тэр 13 эмчнээс амьд сүрэн байгаа нь Монгол Улсын Гавьяат эмч, Бадарч эмч байна, хамт олон Бадарч эмч байна. Тэгээ 57 онд анхны мэргэжлийн эмчнэр бий болоод үндсэндээ 1960 оноос Монголын их барих эмэгтэйчүүдийн салбарыг Монголын үндэсний эмчнэр үндэсний эмч ажиллаад авч эхэлсэн юм аа. Тэгээ 1990 онд олон хэв шинж эрүүл мэндийн тогтолцоо бий болоод Монгол орн зах зээл ороод үндсэндээ 2000 оноос хойш бол Монголын их барих эмэгтэйчүүдийн салбар бол маш сайн хөгжсөн. Маш олон залуучууд гадаадд мэргэжтэй эслүүлсэн, маш олон залуучууд гадаадд эрдэнэ зэрэг хуучин бол ганцхан Орос оронд л хамгаалдаг байсан бол Япон, Герман гэх бус орнуудад одоо өндөр хөгжилтэй хамгаалж. Аха. Их барихын тусламж үйлчилгээ гэж юу юм бэ? Ер нь их барихын тусламж үйлчилгээ бол их барих бол төрөлд уг нь төрөлд бол уг нь физиологийн процесс. Тийм. Хэвийн процесс. Гэхдээ төрөлд бол одоо хөндрүүл бас настай хөндрөл үүсгдэг. Их барихын тусламжийг үзүүлж байгаа эмч их баригч нар төрөлтөнд бол одоо тусламж үзүүлэхдээ индивидуал гэж ярьдаг юм. Төрөл одоо бодгалдсан ангаа ухаанаар л ажиллах хэрэгтэй байгаа юм. Тухайлбал 10 эмэгтэй байна гэхэд 10 өөр одоо байх хэрэгтэй. Ийм учраас одоо их барихын тусламж бол яг нэг ийм тусламж үзүүлэн бүгдээр адилхан тийм хайрцагсан юм байхгүй. Тийм учраас хүн болгонд одоо өөр. За эмэгтэйчүүдэнд тусламж бол маш чухал юм байна. Ер нь эмэгтэйчүүд эрүүл байвал төрөлт эрүүл явагдана. Тийм учраас эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах асуудал маш чухал. Гэхдээ энийг бол яг нөхөн үржих наснд нь бас хамгаалах биш юм байна. Энийг бол яг л огт үеэс нь одоо огтын эрүүл ахуй, огтын эрүүл мэнд, огтын ангаа ухаан бас тийм салбарууд байгаа. Тэр үеэс нь хамгаалах нь зүйтэй юм аа. Тийм учраас их хүүхдийн эрүүл мэнд, их эмэгтэйчүүдийн эрүүл мэнд бол тийм зогсолбор арга хэмжээ энийг бол төрөөс ч их одоо анхаарч байсан. За тэгээд энэ их барих эмэгтэйчүүдийн өвчлөл дэлхийд ер нь аль зэрэг байдгийг одоо манай оронд ер нь ямар хуу байна өвчлөл болон нас баралт одоо бас хавдарч хийж байгаа шүү дээ энэ чинь тийм ээ. За би яг хөө Монгол орн бол 1900 одоо 81 он гэхэд 81 оноос 90 оны хооронд за үндсэндээ Монгол орнд бол
эхийн эндэгдэл өндөр байсан. Тухайлбал 100 мянган төрөлтөнд 241 байсан байхгүй юу? 100 мянган төрөлтөнд 200. Тэгээ энийгээр аваад үзэх юм бол дэлхийд бол эхийн эндэгдлийг өндөр орон, эхийн эндэгдэлтэй өндөр орон, эхийн эндэгдэлтэй дунд зэргийн орон, эхийн эндэгдэл багтаа орон гэж 3 хувааж. Тэгээ бид нар бол үндсэндээ 2000 он хүртэл эхийн эндэгдэл өндөр орнд багтдаг байсан. Үүгээр нь ч бас тэр тухайн орны хөгжлийн индекс болгож авдаг шүү дээ, тийм ээ? Тийм. Ер нь одоо ангаан ухааны тухайн улс орны ангаан ухааны чадвар нь эхийн эндэгдэл, нялхсан эндэгдэл хэр байгаагаар нь их үнэлдэг л дээ. Тэгээд одоо зах зээлд ороод манай 2000 одоо оноос хойш олон одоо хөтөлбөрүүд хэрэгжсэн. Энэ төр засаас их анхаарсан шүү. Монгол орн 1990 онд зах зээлийн тогтолцоонд ороод хамгийн одоо тэгс нэг хөл алдчихаагүй салбар нь их барихын салбар. Яагаад их барихын салбар, их барих эмэгтэйчүүдийн салбарыг бол нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан манайхыг бол ивент итгэжсэн. Бид нар тийм учраас одоо омааг агшаадаг имээрээ тасраагүй. Тэр бол маш хэцүү байсан шүү дээ. Тэгээд манай өөрөөр хэл төрөөс тийм төрийн төсөвтэй бол хамааралгүйгээр бас дэлхийгээс дандаа хангамжтай. Манай төсөв хөрөхгүй байхад нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан хүүхдийн сангийн хөрөнгөөр манай их барих эмэгтэйчүүдийн салбар 1990-ээс 2000 он хүртэл үндсэндээ тэдний халамжаар явсан учраас манад бол одоо эхийн эндэгдэл эмэгтэйчүүдийн өвчлөл буурах тийм боломж байсан. За энд бол мэдээж хэрэг үндэсний боловсон хүчин болон сайжилсан. Одоо яг хуу тухайн үед янз бүрийн одоо интернет тусламж муу байсан ч гэхдээ дэлхийн төсөнгөөс тухайн үед бол бид нар жогцорцсон байсан л да. Тэгэхээр одоо эхийн эндэгдэл, нялхсан эндэгдэл одоо манад ер нь хэр байгаа вэ? Тэгээ манайх бол одоо яг хуу эхийн эндэгдэл өндөртэй орноос эхийн эндэгдэл дунд зэрэг орн шилжсэн баг. Энэ бол маш их том үзүүлэлт байхгүй. Дунд зэргийн тэгэхээр зэрэг 2016 онд дэлхийн мянган зорилтыг 9 орн эхийн эндэгдлийг тууштай бууруулж чадсан орн байх. Тэрний нэг нь манайх. Тийм учраас бид нар тэр одоо 1981 онд 100 мянгад 241 байсан бол 2015 онд 100 мянгад 25 хүртэл бууруулж 8.5 дахин бууруулж чадсан орн л доо. Тэгэхээр бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага манайхыг үнэлээд одоо эхийн эндэгдэл тууштай бууруулсан 9 орны нэгэнд оруулж байгаа учраас энэ бол бас бидний амжилт. Бас бид нар заримдаа одоо бас өөрийнхөө амжилтыг бас ярьж яхан зүйтэй гэж ард түмэн бас энийг ойлгох хэрэгтэй. Бид ч гэсэн одоо энийг бас сурталчилж бас яаж явах хэрэгтэй, ярьж явах хэрэгтэй гэж ойлгож байгаа юм. Тийм учраас манайх бол ийм л амжилт. Тэгээ манай эрүүл мэндийн яамнаас бас нөгөө их барих эмэгтэйчүүдийн чиглэлээр нөхөн үржихийн эрүүл мэндийн бас нэг үндэсний хөтөлбөрүүдийг 1 2 3 гэдээ бүр хэрэгжүүлж байсан тийм. Тэгэхээр энэ маань яаж хэрэгжсэн? Одоо ямар төвхтэй, одоо юм амжилттай хэрэгжсэн? Энэ бол манай ангаан ухааны их барихын салбарт нөхөн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр 3 удаагийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Эхийн эндэгдлийг бууруулах стратеги хэрэгжүүлсэн. Манай одоо төр засгаас төрийн захиргааны төв байгууллагаас одоо энэ үндэсний нөхөн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үнэхээр Монголын их барих эмэгтэйчүүдийн салбарт бол маш их өвөөжтэй байсан. Энийг бол одоо бид нар хооч үеч ярих хэвээр одоо бид нар хэрэгжүүлж байсан бид нар ч бас энийг дуусгахгүй байж болохгүй. Энэ бол нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан, хүүхдийн сан, тэгээ манай эрүүл мэндийн яам, төр захиргааны төв байгууллагууд энэ төрөөс одоо анхаарч энэ нөхөн үржихийн үндэсний хөтөлбөр 3 удаа 5 жилийн байт ингээд 15 жил хэрэгжсэн баггүй. Энэ бол одоо өнөөдрийн төвшөнд хүрэхэд гол үүрэг гүйцэгдсэн
одоо энэ дээр манай эрүүл мэндийн яамч их анхаарч ажилладаг байсан. Тусгай одоо хүн хариуцсан ажилладаг байлаа. Тэгэхээр тэрийг энэ хөтөлбөрийг мөн энэ одоо нөхөн үржихүйн эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэгч байгууллага маань болохоор энэ их насын төв шүү дээ, тийм ээ. Тий. Өөрөөр бодлогоо боловсруулад хэрэгжүүлээд явж байгаа гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо энэ манай энэ нөхөн үржихүйн эрүүл мэнд эсвэл их барих эмэгтэйчүүдийн энэ салбарын маань тулгамдсан ямар асуудлууд байна? За одоо ер нь манад одоо 1964 онд анхны их барихаар хамгаалсан анхны эрдэмтэн төрсөн. Тэрнээс хойш одоо нийтдээ 64 жил болж байна. За энэ 64 жилийн хугацаанд одоо 56 эрдэмтэн төрсөн. Их барихаа ярьж шүү дээ. Их барих эмэгтэйчүүд судлаар 56 эрдэмтэн төрсөн. За энэ 56 эрдэмтэнүүд бол үндсэндээ Монголын их барих эмэгтэйчүүдийн салбарын 6 том толгуур юундаар ажилласан. Асуудлыг томьёолж гаргаж ирсэн. За 1980-ад оноос өмнө эхийн дэдлийн үндсэн шалтгаан одоо их барихын шалтгаантай байсан. Их барихын шалтгаан гэхээр тэрний дараа хувийн цус алдлага, жигмс үеийн цус алдлага гэдэг их барихын шалтгаан. Тийм учраас одоо 90-ад оноос хойш бол их барихын шалтгаантай үйлчлэлийн дэдэл нь багасаад эргэтэн тогтолцооны өвчин буюу одоо юу гэдгийг одоо тайлбарлал зүрх судасны өвчин, амьсгалын зам, сүрья ийм өвчнүүдээр суур өвчлөлтөөр ээлжнэр л орж тийм байна. Тэгэхээр бол энэ нэг том хувьсэл болсон байхгүй юу? Одоо бид нар юунд анхаарах вэ гэвэл их барих эмэгтэйчүүдийн тусламжийн цар хүрээ өнөөдөр дэлхийн түвшинд хүрээгүй ч гэсэн Монголын түвшинд бол бас болж байгаа юм. Одоо бид нар яаж бол Монгол эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн индексийг сайжруулах, Монгол эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн чадварт нь нөлөөлөх тэр үндсэн суур өвчнүүдийг одоо бас анхаарах хэрэгтэй юм байгаа юм л да. Тэгэхээр би одоо эмэгтэйчүүд ихэд манайх одоо эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн асуудал, эмэгтэйчүүдийн өргүүдлийн асуудал, эмэгтэйчүүдийн өрөвчлөлт өвчний асуудал маш толгомцсан асуудал. Та сая бас асууж байна. Одоо эмэгтэйчүүдийн хавдрын асуудал бас толгомцсан асуудал. Тэгэхээр аль ч улс орны анхаа ахуйн хөгжил нь сайжрах юм бол төрж байгаа эхчүүдийн одоо эрсдэл нь буураад бусд одоо дэлхийн анхаа ахуйн түвшин шийдэгдэх ёстой асуудал руу орж ирэх ёстой. Тэр нь бол юу вэ нөхөр бид одоо олон жил эхийн эндэгдлийг талаар ярьсан. Тэр манай Монгол даяараа ярьсан. Одоо бид нар юу ярих юм бол эмэгтэйчүүдийн эрүүл мэнд рүү, эмэгтэйчүүдийн өвчлөлийн бууруулах асуудыг одоо ярих ёстой. Гэхдээ би эхийн эндэгдэл бууруулсан одоо дээдлийн цэгт нь хүрчлээ гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ одоо бид нар тэрийг одоо өнөөдрийнхөө түвшинд хүрэгдсэн энэ амжилтаа жоохон сайжруулад ахиулаад явна. Харин эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах асуудал их чухал байгаамаа. Монголд одоо 3 сая гаруй хүн амтай, түүний 51 нь эмэгтэйчүүд. Энэ за эмэгтэйчүүд заавал нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд биш байхгүй юу? Энэ огтоос ахуулаад ахмад насны эмэгтэйчүүд тэгээ бүр одоо цэвэрсэн насны цэвэрсэн эмэгтэйчүүд энэ бүгдээр л эрүүл мэндийн зохицолбороор хамгаалах хэрэгтэй. Тийм учраас энэ зохицолборыг л одоо бид нар анхаарч үзэх хэрэгтэй. Монголд яг нь жилд 80 мянган хүн төрж байгаа. 80 мянган хүн төрж байгаа. Харин эмэгтэйчүүдийн өвчлөл болоод одоо дотоод шүүрэл, өрөвсөлт өвчин, тэгээ октын одоо эрүүл ахуй гэдэг бас толгомцсон асуудал байгаа юм. Одоо нэг яриад байгаа нь халдвар тус өвчлөл гэж яриад байгаа шүү дээ, тийм ээ. Тэр өвчлөл ихсээд байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ эмэгтэйчүүдийн юун дээр тэгэхээр одоо энэ үндэс би юу хэлэх гэж байгаа гэхээр ерөөсөө одоо бидний төрөх насны эмэгтэйчүүд, бас тэр охин насны гэж энэ эрүүл мэндийн мэдлэг боловсрол жоохон
одоо өгөх талаас нь, өрсөн сэргийлэх талаас нь тийм ээ. Энэ одоо нийгмийн эрүүл мэндийнхэнтэйгээ хамтраад ч юм уу те ийм юм хийх шаардлагатай байх тийм үү? Тийм ээ. Тэгэхээр би одоо яг хуу эрүүл мэндийг бол нийгмийн эрүүл мэнд гэж чухал юм байна. За энэ нийгмийн эрүүл мэнд гэх нь зөв юм уу? Нийтийн эрүүл мэнд гэх нь зөв юм уу? Тийм бас нийтийн эрүүл мэнд гэсэн ойлголт байгаа шүү дээ. Яг үнэ. Нийтийн эрүүл мэнд гэж. Нийгмийн эрүүл мэнд гэхээр зэрэг нэг одоо хязгаарлагдсан юм шиг. Нийтийн эрүүл мэнд. Гэтэ энэ нийтийн эрүүл мэнд ч байна уу, нийгмийн эрүүл мэнд ч байна уу? Энд хоёр том хэрэгтэй. Нэгдүгээр эрүүл мэндийн сурталчилгаа маш чухал байхгүй юу? Бас телевизээр араадуугаар эрүүл мэндийн сурталчилгаа маш чухал. Сургууль судалгаа. Хоёрдугаарт нь ерөөсөн иргэн хүн заавал нөхөн өчгөн насны хүн биш. Иргэн хүн өөрийнхөө эрүүл мэндийн боловсролыг сайжруулах хэрэгтэй. Эрүүл мэндийн мэдлэгийг сайжруулж яавал одоо ханаа төрөхгүй явах уу? Яавал чихрийн шижин өвчнөр тусахгүй байх уу? Яавал бэлгийн замын халдвар өвчнөр өвдөхгүй байх уу? Яавал умаан хүзүүний хор тавдраар өвдөхгүй байх уу гэдэг чинь эргэн хүнээс өөрөөс нь шалтгаалсан маш чухал юм байна. Гэхдээ энэ бол нэмгийн бол нийгэм одоо миний үнэлгээш та хувийн үнэлгээ. Нэг үе бол Монголын хэвлэл мэдээллийнхэн ч ер нь одоо энийг бас нэлээд сайн сурталчилдаг болчихлоо. Бас иргэдүүд ч гэсэн ялангуяа залуучууд залуучууд гэсэн эрүүл мэндийг анхаардаг болсон байна. Их анхаардаг болсон байна. Энэ бол 1980 он биш. Энэ бол 2020 он болж байна. 2020 онд манай залуучууд бас эрүүл мэндийнхаа талаар нэлээд сайн анхаардаг болсон. Энэ бол бас л нийгмийн нэг хувьсэл, нийгмийн нэг дэвшил гэж ойлгож байгаа шүү дээ, тийм. Тэгээд бас нэг сүүлийн үед одоо энэ бэлгийн зам тэмбүү өвчлөл ихслээ гэж ярьж байна, тийм ээ. За наад чинь бол ёстой сэтгэл хэмжүүлээс асуудал. Бэлгийн замын халдвар төвчин байна. За аль ч улс оронд байгаа. Гэхдээ одоо нэг хэмжээ хязгаар гэж нэг байна шүү дээ. Тэр бол жоохон манад ялангуяа бид нарыг одоо залуу байх үед бол үндсэндээ тэмбүү өвчинт их ховор болцсон шүү дээ. Бараг оюутан байхад тэмбүү өвчтөн олдгоос байсан тийм. Нэг тэмбүү гарах юм бол бараг бараг үзүүлэлт шиг болчихсон. Тэгвэл одоо арай олон болоод ихсээд байгаа нь энэ бас нийгмийн одоо зах зээлийг бий буруутгахгүй, зах зээлд ороод бас янз бүрийн одоо гадагшаа татгсаа их явдаг болоод тийм ээ. Бас одоо нэлээд чөлөөт амьдрал их шилжээд тэгээ бол манад бол бэлгийн замын халдвар төвчин бол баг гэж хэлэхгүй байгаамаа. Баг гэж хэлэхэд болохгүй. Манад л их төрлөө арах гэдэг. Яг бол хүн амынхаа маасаар ингээд шилжил хөдөлгөөн маш их шижээ. Шилжил хөдөлгөөн маш их шижээ шүү дээ. Тийм учраас тэр үнэтэйгээ холбоотойгоор зам дагсан гэж зам дагсан одоо юмуд байна. Суурин гутад тийм. Суурьсмал амьдралаас бас янз бүрийн одоо зам дагсан одоо ажил хөдөлмөр эрхэлж байна. Мөн одоо ингээд нөгөө гар аргаар алт олборлох юмнууд их байна. Тэгэхээр тэр бүгд маань яг эрүүл мэндийн хяналтанд баригдахуугаар бас гадуур нэвээд байгаа. Тийм учраас бас төвхтэй юмнууд байна. Гэхдээ энийг бол одоо нийт ард түмэнч эрүүл мэндийн байгуулагч гэсэн анхаарах хэрэгтэй. Гэхдээ энэ бол дан эрүүл мэндийн байгууллага хийх ажил биш юм шүү. Энийг бол иргэн өөрсдөө бас анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндээ иргэн өөр одоо сахих хэрэгтэй. Ер нь одоо эмч хүн гэдэг ч юм эмнэлгийн байгууллага эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нь бид нар мэдээж хэрэг. Гэхдээ одоо өөрсдөө бас эрүүл мэндийн талаар анхаарал тавьж бас өвчлөхгүй байх, өвдөхгүй байх, эрсдэлд орохгүй байх энийгээ бас иргэн хүн одоо бодож явах хэрэгтэй. Би зүгээр ганцхан жишээ хэлэхэд өндөр хөлтэй одоо хонд Австрали шүү дээ, тийм. Австрали одоо Оман гаднах жирэмслэлтийн бараг 50-аас дээш хувийн нэгц заслын бус аргаар амжилж байгаа.
Тэр одоо жирэмсэн болоод уман гадаг жирэмсэн болох юм бол өсөлтийн зогсоодыг даавар тавилж байгаа байхгүй. Тэгэхээр Австрали эмэгтэйчүүд яадаг вэ? Сарын тэмдэг зогсоо ирэхгүй 5 хоногт эход харуулж байгаа байхгүй. Энэ бас нэг хүний боловсрол, хүний эрүүл мэндийн боловсрол. Манайд бол арай жоохон тийм биш. Мэдлэгтэй гэсэн үг шүү дээ. Тэд нар мэдлэгтэй байна. Манай одоо яг мэдлэгтэй гэсгүүд байгаа. Тэрийг бол үгүйсэхгүй. Гэтэ манайд бол арай жоохон өөртөө анхаарал муу тавьдаг учраас хожуу ирж байгаа. Заавал одоо ман гадуур чирүүс хагарч цусалдаж онцлогдож байгаа шүү дээ. Энэ бол одоо тийм их нууц юм биш. Тэгэхээр манай ард иргэд маань жоохон юмыг ингээд нэг төвчээд, тисээд ч юм уу те бас тэгээд дээрэс нь нөгөө өөрсдөө дураараа очиж ёстой нөгөө эмийн зохисгүй хэрэглээ гэдэг шиг жоохон юм болоход нь эмчтэр биш аптекруулгүйгээд иднүүд гэж ойлгохтой байгаа шүү дээ тий. Үүтэй бас холбоотой баха. Тийм, тэр нь холбоотой. Ер нь Монгол хүн чинь их мэдлэг сайтай шүү дээ. Ямар ч 7-8 настай хүүхэд эмийн нэр хэлээд ийм авчиж чадна. 60-70 хүрсэн эмгэн өвгөн очоод аптекроор ийм хэлээд авчна. Тэгээ энийг бол бүгдийг нь рецептээр өгдөг. Байх хэрэгтэй байхгүй юу? Ер нь гадаадаас эхлээд эмчид хандаа дараа нь очих хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр энэ маань л одоо бас нэг юм өвчлөл ингээд цаашаа даамжрах бас юу болоод байна л да тий. За тэгээ ингээд манайд одоо өвчлөл ийм байгаа юм. За тэгээ энийг онцлох гэж тий дараа та тэр түрүү ярьлаа. За тэгээд энэ эрт онцлогооны асуудал тэгээд үүнийг илрүүлэх асуудал тийм ээ. Дээрээс нь одоо эмчилгээний асуудлууд бол бас хэр зэрэг явж байна манайд. За ер нь бол өстэй сүүлийн 15 жил. Сүүлийн 15 жил одоо энэ 100 гараад 21 дугаар 100 эхлээд манад олон хэв шинжит эрүүл мэндийн тогтолцоо бий болсонтой холбоотойгоор төрийн байгууллага хувийн хвшлийн байгууллага бол онцлогын эмчилгээний талаар өсрөнгөө өөрчлөлт гаргаж байгаа. Энийг би бол тэгж л боддог. Одоогоос 30-40 жилийн өмнөхтэй ингээ харьцуулах юм бол өнөөдөр манад дэлхийн хэмжээний тоног төхөөрөмжүүд ороод ирсэн байна. Дэлхийн хэмжээний тоног төхөөрөмжүүд ороод ирсэн. Бүр өндөр зэвсэг, дээд зэвсгийнх нь биш гэж бодоход ямар ч байсан яг одоо дундаас дээгүүр хөгжилтэй улс орны тоног төхөөрөмжүүд ороод ирсэн байна. Харин ганцхан бид нар юу байна вэ? Тэр тоног төхөөрөмжийг хөдөлж авдаг. Нэг манад одоо тэр тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг. Тэр тоног төхөөрөмжийн одоо шаардлагыг хангах тийм үйлчлэгээл жоохон дутуу байгаа учраас бид нар бас тэн дээр заримдаа одоо доголдоод та нар юу яаж байгаа мэдж байгаа юм. Ямар ч одоо шин технологи байлаа гэхэд 10 жил 5 жил ажиллаад тодорхой хэмжээний маргаалын юунд яагаад дараачийн төвшөнд орох хэрэгтэй. Тэр талаараа манайх ер нь яг шин технологи зөндөө орж ирж байгаа. Энийг ялангуяа манай одоо хувийн хвшлүүд манай төрийн байгууллагуудын эрүүл мэндийн байгууллага маш сайн оруулж ирж байгаа байхгүй. Маш сайн оруулж ирж байгаа. Ганцхан нөгөө тэр шин технологи хийх сервис үйлчлэгээ жоохон дутагтаад байгаа. Тэгээд дагаж орж ирдэг. Хонд хамгийн сайн аппарат оруулаад ирээ. Шинжил лабораторийн шинжилгээ. Тэр үн чинь ийм эргэтэй юу айгүй үнэтэй байхгүй. Тэр бол байг эргэлж байна. Аппарат бол нэг орж ирээ. Тэрний төсөв суудаг. Төсөн суудаггүй. Ганцхан аппарат нэглээд ороод ирэх шүү дээ. Юунаас Японоос аппарат авсан байвал Японы л уусмал хэрэгтэй. Тэгээд түүнээс хятадын уусмал хийвэл тэр Японы аппарат буруу ажиллаж байдаг шүү дээ. Тийм учраас тэр талаар жоохон анхаарал. Өөрөөр хэлбэл манай одоо эрүүл мэндийн яамны бас мөн бас энэ бодлогыг тодорхойлж байгаа энэ байгууллагуудад маань эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн энэ одоо төсөв байдаг боловч тэрийгэ дагаж явдаг сургалт, сервис үйлчилгээний энэ төсөв бас дутагдaltaй байгаад байдаг тал байна гэж хэлэх гэж байна шүү дээ тийм ээ. За тэгээд эндээс эмчилгээний бас ололт амжилтууд. Би саяны нэг юм дээр яг бүгдөө л мэднэ л дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний
одоо 2.7-оос 3.1% Монгол зарж байгаа. Эрүүл мэндийн салбарт шүү дээ. Тий, яг үнэ. Тий. Тэгэхээр бол энэ дэндүү жоохон байхгүй. Тий шүү дээ. Дэндүү таа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 9-өөс 10% зарж байгаа улс орны ангаа эрүүл мэндийн тогтолцоо хэвэн явагдах ёстой гэж үздэг байхгүй. Тэгэхээр манайхад дэндүү бага. Тэгээ Америк одоо дотоодын нийт бүтээгдэхүүнийхэн 17% зарцуулдаг мөртлөө одоо Барак Обама ч эрүүл мэндийн тогтолцоогоо шинжилгээ гэдэг байна. Даатгалын шинжилгээ гэдэг байна. Тэгэхээр ч болоогүй даа гэсэн үг. Явчлаа. Монгол орн баян болох болно. Уурхай энэ сайн ажиллаад эрүүл баян болоо гайг болох ба. Тэгтээ сая бол эрүүл мэндийн даатгалын газраа бас манай юм хариад өгчлөө шүү. Тий, бие дагаа байгаад бас нэг том. Энд ч бас нэг амжилт шүү тий. Өөрөөр хэлбэл бид нар чинь даатгалаа өөрөө манай салбар өөртөө зохицуулнаа гэдэг чинь бас эмч эмнэлгийн ажилтныхаа цалинг бодох мөн дээрээс нь одоо энэ төсөв биш энэ одоо тоног төхөөрөмж байгаа бид нар ингээд та түрүү хэлсэн шүү дээ дэлхийн түвшин төрсөн одоо 10-аас 15 жил болоо дараагийнхан түвшин рүү орж байгаа шүү дээ угаасаа тий тэр энэ төр дээр ядаж энэ клиникийн том эмнэлгүүд маань ингэж хамт яваад байх одоо бас эрүүл мэндийн даатгалыг одоо би яамд байж байхдаа бид нар ярьдаг л байсан тий бид нар 20 жилийн ярьжээд сая эрүүл мэндийн даатгал чинь нөгөө одоо ерөнхийдөө том тоогоор орчдөг байсан байхгүй. Одоо бие даагаад байгууллагатгаар эрүүл мэндийнхэн одоо тэр даатгалын санг бид нар өөрсдөө зарцуулах хэрэгтэй болж байгаа. Бас их том алхам. Том алхам шүү дээ. Тэгээ яг хуу бүүнээр нь цулаар нь нэг одоо нэг хийж болохгүй ажил зөндөө ямар ч байсан алхамаар эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах одоо төр захиргааны байгууллага төрийн захиргааны төв байгууллагууд манай эмч нар ч гэсэн хамтарч ажиллаж байна. Шаардсан дөө тий. За тэгэхээр мэдээж одоо бас ингээд төсөв нэмэгдээд мөн даатгалаасаа энэ эрүүл мэндийн салбарын санхүүжилт ч одоо 3 зүйлээс нэг нь төсвөөс нөгөөх нь даатгалаас 3 дугаарт нь төлбөртэй тусламж үйлчилгээнээс явдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ маань бол ирээдүйд одоо нэмэгдэнэ гэсэн бас юм сайхан дүр зураг харагдаж байна. За таны бас энэ их барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ энэ одоо шинжлэх ухаан шүү дээ нэг талаасаа те энэ шинжлэх ухаан таны одоо хамгаалсан сэдв одоо ямар сэдвээр хамгаалав та? За яг би бол их барихын чиглэлээр ангаа ухааны докторийн зэрэг хуучин бол дид эрдэмтэн гэдэг байсан. Тэрийг Белорусын Минск хотод эмч нарын мэргэжлийн дэвшлүүлэх институт жирэмсний хордлогыг геленионовый лазераар эмчлэх өгсөн сэдвээр хамгаалсан. Тэр геленионовый лазераар гэдэг нь одоо бидний нөгөө юу шүү дээ лазер юу шүү дээ тийм ээ. За тэр нь бол нөгөө биологийн идэвхцэг дээр нь биологийн идэвхцэгээр бид нар зүү тавьдаг. Тэр дээр нь шарлаг гэж жирэмсний бүрддэг зогсоох юм. За би шинжлэх ухааныхаа доктор. Тэр хэдэн онд вэ? Тэр бол 1989 онд. 89 онд. 2004 онд би шинжлэх ухааныхаа докторыг Казахстаны Алматы хотод одоо манайхаар бол энэ их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төлөвшиг тийм төв дээр Монгол эхчүүдийн жирэмслэлт төрөлтийн онцлогийг бүс нутгийн цагаар газар зүүн антропометрийн үзүүлэлтээр торгоноцлох гэсэн юм сэдвээр хамгаас. Яг энэ бол яг зөвөр Монгол эмэгтэйчүүдийн хийсэн судалгааны ажил да. Монгол эмэгтэйчүүд бие галбир ямар байх хэвтэй юм? Тий. Монгол эмэгтэйчүүдийн говьд ажиллаж байгаа эмэгтэйчүүд, хангаад ажиллаж байгаа эмэгтэйчүүд, тал хэрд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн бие галбирын өөрчлөлт нь ямар байгаа юм? Тэгээд тэр төрөлт жирэмслэлт нь яаж явагдаж байна вэ? Төрөлт нь яаж явагдаж энийг судалсан судалгаа. Тэгэхээр би зөвхөн яг энд нэг жишээ хэлэхэд дэлхийн хүн амын дэлхийн 7 тэр бом хүн амын зөвхөн 8% нь далайн түвшнээс дээш 1000 метрын дээр амьдардаг байхгүй юу? Оо за.
93% далайн төсөөс доош 1000 м-ийн доор. Одоо төвд гэмлээ одоо би монголчууд л амьдрах нь шүү дээ. Монголчуудын баг монголчууд бүгдээрээ далайн төсөөс дээш 1000 м дээр амьдардаг байхгүй. Тэгэхээр 8% дотор манай монголчууд орд юм. Тэрүүнд ордог. Тийм учраас манайх чинь цагаан гарын эрдэс уур амьсгалтай. Цагаан гарын эрдэс уур амьсгалтай учраас манайх 4 үлрэлтэй. 4 үлрэлтийг дааж гардаг. Одоо та нар долоо орноос ирсэн гадны хүн Монголд 9 сар 10 сард ирчээ дараад идэх үстэй. Бид нар 9 сар 10 сард дарахгүй шүү дээ. Хайрын шүүр ээж эмээ ярьдаг шүү дээ. Намар дарах сайн гэж даралдаг байсан шүү дээ. Тэр онцлогийг би гаргасан юм байна. Тэрэн дээр яаж гарсан? Тэр бол манайх бол тэр одоо Монгол эмэгтэйчүүдийн антропометрийн үзүүлэлт бол Аз маягийн биш юм байна лээ. Аз маяг одоо Вьетнам, Лаос, Камбочтой харьцуулбал Монгол эмэгтэйчүүд чинь бие биедрийн хувьд Европ маягийн байхгүй юу? Өөрөөр тэр чинь бидний ээж нөгөө таазын хэмжинэ гэж тэгж таазны хэмжлээс хэсүүлээ. Тэр одоо тэр талаас бол манайх бол бие биедрийн хөгжил сайтай. Тэмдэгс перформанс дуусах юм байна лээ. Та нар Вьетнам, Лаос ингээд орол л дээ. Тэр чинь бол харьцангуй намхан шүү дээ. Тэнд одоо манайхаар бол уйдхан арцгтай. Жижигхэн тийм байна. Тэр нь бас хоёрдугаар ерөөсөө энэ цагаагаар газар зүйн нөхцөл чинь энэ жирэмслэлтийн явцад нөлөөлнө. Жирэмслэлтийн явцад нөлөөлнө. Өөл хүүхдээ техникөөр, 100 хүүхдээ техникөөр, өөл төрхнөгөөр, 101 төрхөөр. Тийм учраас манай Монгол орн бол Монгол орн бас одоо тэндээ тархаа утархаа. Хүн аманд тархаа утархаа. Эрүүл мэндийн тусам зөвлөсүүлэхэд бас хэцүү шүү дээ. 250 км аймгийн төвөөс 250 км явж очдог сум байна шүү дээ. Тийм учраас тэнд яаж хурдан очлоо гэхэд хэрвээ нэсгэн онгоцоор л очдгоо бол ямар ч хурдан машин хөдөлгөөд 6 цагаас нааш хийчихгүй шүү. За тэгээд нөгөө нэг цас бороо үер гэсэн одоо байгалийн онц тийм юмд бол бүр явахгүй. Бүр явахгүй тийм шүү. Тийм учраас манай тэр эрүүл мэндийн тогтолцоонд чинь тийм юу бас нөлөөтэй. Тэгээ яг би бол тийм нийгмийн талаас нь судлаагүй. Зүгээр яг Монгол эмэгтэйчүүдийн антропометрийн үзүүлэлт нь ямар байгын, үүн жирэмслэлтэнд нь яаж нөлөөлж байгаа, Монгол орны цагаар газар зүүн бүс нутаг Монгол эмэгтэйчүүдийн жирэмслэлт яаж нөлөөлж байгаа гэдэг нь шинжлэх ухааны доктор хамгаалсан. Өстой сонирхолтой сэдв бэ. Таны докторийн ажилдаа заавал танилцсанаа. Гоё санагдлаа тий. За ингээд ямар ч байсан манай ингээд их барих эмэгтэйчүүдийн энэ тусламж үйлчилгээний алба төрийн болон төрийн бус байгууллагатайгаа сайхан хамтраад явж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ их барих эмэгтэйчүүдийн энэ бас эмч нарын нийгэмлэг гэж бас байгуулга байна тий. Энэ нийгэмлэг хизээ байгуулагдсан. Одоо ер нь тэгээд энэ нийгэмлэг маань энэ одоо төрийн байгууллага буюу эрүүл мэндийн яамтайгаа хамтарсан олон ажил хийдэг баг тийм ээ. Ер нь бол. За энэ их барих эмэгтэйчүүдийн нийгэмлэг бол 1989 онд байгуулагдсан. Ийм одоо 30 жил болох гэж байна. Тэгэхээр ер нь өндөр хөгжилтэй орнуудад одоо дунд зэргийн хөгжилтэй орнуудад энэ бие даасан нийгэмлүүд байх юм. Нүдний нийгэм, нүд судлалын нийгэмлэг их барих эмэгтэй энэ их барих эмэгтэйчүүдийн мэд заслаа. Энэ бол бас төрийн төвшөнд бодлогыг боловсруулахад одоо оролцдог байгууллага байхгүй юу? Нэмэр болж байгаа байгууллага. Тэгэхээр одоо өнөөдөр Монголд 960 орчим их баригч нар байна. Монголд 960 орчим их баригч нар 1000 орчим их барих эмэгтэйчүүдийн эмч нар байна. За тэгэхээр энэ бүгдийн нийгмийн асуудал, энэ улсуудын одоо ажил мэргэжлийн онцлог, энэ улсуудын мэдлэгийг сайжруулах, энэ улсуудад шинэ мэдээлэл өгөх, энэ улсуудын гадаад дотоодын сургалтанд хамруулах энэ ажлыг бол тэр
нийгэмлэг зохион байгуулах хэрэгтэй. Нийгэмлэг зохион. Ер нь зах зээл өгсөн орнуудад бол жишээ нь эрүүл мэндийн яам гингүүд чинь тэнд чинь хэдхэн цөөхөлгүй ажилладаг шүү дээ юу. За манайх бол үйлчлэгээний албатайгаа нэлээд 100-аад хүн ажиллаж байсан миний үед. Тэгэхээр чи энэ 100-аадхан хүмүүс яаж энэ их бодлогыг авч явах юм бэ? Энэ бол боломжгүй. Тийм учраас тэр өөрийнхөө яг салбарынхаа чиглэлийн төрийн бус байгууллагуудтайгаа хамтран ажиллавал мэдээж тэр бүр одоо юу тэгээ ойртсон одоо арт түмэнтэйгээ ойртсон маш зөв бодлого үүнээс үндэслэж гарна гэж бодож байгаа байхгүй юу? Яг үнэ. Яг одоо өөрийн чиний хэлдгээр яг зөв. Ер нь ухаандаа нийгэмлэг одоо эрүүл мэндийн яамд их байрх эмэгтэйчүүд судлаар гарах бодлогыг гаргаж өгч явах хэрэгтэй байхгүй юу? Их байрх эмэгтэйчүүдийн одоо ямар тулгымдсан асуудал байна? Ямар шин технологи байна? Ямар одоо дутагдал байна? Биднэрт ямар алдаа байна уу? Бид нар юуг засах хэвтэй, юундаар анхаарах хэвтэй гэдгийг энэ нийгэмлэг бодлогын хувьд гаргаж өгөх хэвтэй. Эрүүл мэндийн яам бол бодлогын яам шүү дээ. Өөрөө бодлогын яам. Өөр бодлогын. Бодлогын яам бол тэнд байгаа ганц мэрэгчлэн бодлого гаргаж байхгүй шүү дээ. Ганц мэрэгч. Дээр үед бол одоо их барихын эхнээс хариуцсан сайттай байсан. Одоо тийм биш. Одоо нэг сайттай, нэг төрийн нарийн бичгийн даргатай, тэгээд нэг орлого сайттай, тэгээд нэг мэрэгчлэлтний биш. Тэгэхээр энэ бодлогыг тэр салбар нийгэмлэгүүд гаргаж өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол одоо хүчтэй болно. Яг хөө салбар нийгэмлэгүүд ондоо хоёр сайн тал байгаа, хоёр муу тал байгаа гэж боддог байхгүй юу? Хоёр сайн тал нь бол ямар ч байсан эрүүл мэндийн яам төрийн захиргааны төв байгуулга салбар нийгэмлэгийг байгуулчлаа. За та нарт эрхийг өглөө. Энэ сайн тал. За муу тал нь нөхөр тэр нийгэмлэг бол зөвхөн гишүүдийн татвараар тогтдог. Гишүүдийн татвараар тогтдог. За өндөр хөгжилтэй орнууд бол одоо тэр тэтгэдэг том бизнесийн байгууллагууд байна. Өөрөөр тэр нийгэмлэг одоо зах зээлд оршин тогтнохын тулд мэдээж санхүү. Тэрөөсөө санхүү. Тийм учраас тэр талаараа жоохон дутагдaltaй. Яг эмч нарын цалин тийм сайн биш шүү дээ. Манайх одоо өндөр хөгжилтэй орнуудын эмчнээс 40 дахин бага цалин авдаг. 40 дахин бага шүү дээ. Тэстэй мэрэгчлэлтэй хайртай, эх орондоо хайртай тулдаад байж байгаа юм шүү. Тэгээ одоо 40 дахин бага авдаг ийм усуд чинь одоо өөрийнхөө мэрэгжил дуртай, өөрийнхөө мэрэгжилд хайртай тэгээд танар өргөсөн учраас одоо бид нар одоо энд ажиллаж амьдарч шүү дээ тий. Тийм учраас яг нийгэмлэгийн татвар бол энэ эмчнээс гарах хэрэгтэй. Эмч нар чинь одоо сард нэг жилд нэг 50,000 цаалт өгдөг юм л да. Тэгэхээр 1000 эмч бол 5 сая төгрөг зуулна. 5 сая төгрөг бүтэн жилийн хугацаанд нэг хурал боллоо гэхэд нэг цагийн түрээс нь бараг сая төгрөг шүү дээ заалаа. Тэгээд одоо бараг байхгүй болчихсон. Тиймэрхүү байгаа. Тэгээд энэ нийгэмлэгт маань бас эрүүл мэндийн яамнаас нөгөө их барих эмэгтэйчүүдийн лиценз тийм ээ. За тэгээ их баригч нарын лиценз олох эрх нь олгогдсон байдгүй та нар. Лицензийг бол одоо эрүүл мэндийн хөгжлийн төвөгдөл. Тэр бол тэр төрийн захиргааны төв байгууллага агентлаг өгөх зөв. Үнсэх байгаа. Зүгээр их барих эмэгтэйчүүдийн нийгэмлэгт сургалтын эрхийг өгч байгаа байхгүй юу? Кредит цаг. Тэр бол дөнгөж одоо 2017 оноос эхэлж байна. Тэгэхээр одоо л бас энэ чинь сургалтаараа бас нэг боломж гарч ирж байгаа юм шүү дээ. Яг тэр бол нөгөө өөрийгөө нийгэмлэг өөрийгөө таниулахад тийм ээ нөгөө нийгэмлэг гишүүдтэй одоо хамтарч ажиллахад илүү ач холбогдолтой болж байгаа байхгүй юу? Түүнээс биш одоо яг өөрсдөө одоо ажилдаараа байгаа улсуудтай байнга одоо холбоотой байх бас төвхтэй л дээ. Тэгэхээр ажил одоо зохион байгуулах боломжтой юмнууд бол байгаа. Хондоо Америк, Япон гээд нийгэмлэгүүд хүчтэй ажиллана. Тэд нар бол хөрөнгөтэй байх, мөнгө хөрөнгөтэй олон улсын хурал зохион байгуулах хэмжээний мөнгө нийгэмлэгт нь байгаа шүү дээ.
Тэгэхээр би тэрийг тэгж харддаг. Тэгээ энэ мэрэгжлийн нөгөө холбоод гэж байгаа шүү дээ, тий. Мэргэжлийн энэ холбоод төрийн бас байгууллагуудаа тухайн одоо холбоонд одоо жишээ нь одоо танад бол их барих эмэгтэйчүүдийг эмч байх эрхийг нь тийм ээ. За тэгээд тэр лиценз олох эрхийг нь олгоцсон байдгийн байна даа гэж ойлгоод байна. Хэрвээ тэгэх юм бол бас энэ чинь санхүүжилтийн бас нэлээд том их усүр болно тийм үү? Тэгээ ер нь бол зах зээл хөгжсөн орнуудад ингэж явдаг юм шиг байлээ тий. За тэгээд багшаа одоо ер нь та хувь хүнийхээ хувьд мөн бас эрдэмтэн хүнийхээ хувьд за тэгээд энэ бас салбарт бол бас төрийн ажил үйлчилгээ бас эрхэлжсэнийхээ хувьд ер нь яавал энэ салбар хөгжинэ гэж бодож байна ер нь бол таны бодол одоо тий бас ирээдүг юу гэж та харж байна ер нь бол бас танд ингээд хувь хүний бодол явж идэг шүү дээ. Ингэчих юм бол ер нь болно доо гэсэн. За энэ бол одоо миний хувийн бодол. Энэ бол би бол одоо ямар нэг хүнийг төлөөлөөгүй, ямар нэг төрийн захиргааны төв байгууллагыг төлөөлөөгүй хувийн бодол. Нэгдүгээрт байж тээ миний одоо бодлоор за бурууч байж магадгүй. Энэ олон ангаах ухааны дэд сургууль бол нэг ач холбогдолгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөхдөө 2-2.5 сая хүн амт нэг ангаахны сургууль байх хэрэгтэй байхгүй. Япон 124 сая хүн амтан мөртлөө 70 гаруй ангаахны сургуульд. Манай 3 сая хүн амтан мөртлөө 13 ангаахны сургууль байгаа шүү дээ одоо. Энэвэрээ та юу боловсролын бодлого алдагдаж байна гэж бодож байна. Боловсролын бодлого алдагдсан угаасаа тийм одоо юу гэдгийг нөгөө чанартай эмчмэрэгчлэлтэй бэлтгэл хэцүү шүү дээ. Тэр надад оюутан байхад эмч хүн дунд сурч болдгоо хүний дундуур нь хэлж болохгүй гэдэг байна. Тийм шүү дээ. Багш нар ч аягүй хатуу хэлдэг байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо бол дэндээ хүн эмчлэх гэж байгаа шүү гэдэг байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо бол их олон энэ бол жоохон буруу гэж боддог юм аа. За. Та нар ингээд боддог өнгөрсөн жил 3700 орчим ихэнх нь бэлтгэсэн. За. Нэг жил төгссөн. Нэг жил. Ангаахын дэд сургууль за одоо ангаахын шинэ зохион үндэсний их сургууль 600 орчим. Тэгэл одоо бусдын сургуулиудаас ингээд их байгаа байхгүй юм. Их байгаа. Тэгээ 3700 эмчийн байрыг зах зээл байна уу гэж бас сонь шүү дээ. Тийм. Жилд 3600 эмч ямар нэгэн хэмжээгээр ажиллаа архихгүй юу? Тэгсэн мөртлөө хөдөө орон нутагт эсвэл өрхийн эмнэлэг дээр дандаа дутагдaltaй байна шүү. Харин тийм. Тэгэхээр энэ боловсролын байгууллагын энэ одоо энэ олон эмч бэлтэж байгаа байдал нь тэгээд энэ төрийн яамтайгаа ч юм ингээд авцалдаж өгөхгүй байна да. Ер нь тийм байна. Ер нь тийм байгаа шүү. Боловсон хүчний хүний тийм учраас тэгээ одоо бас ухаанд хөдөө орон нутгад юм дутагдaltaй юу? Дутагдaltaй шүү дээ. Тийм шүү дээ. Хондоо аймгийн төвөөс 200 км байдаг суманд одоо наацх нь 3 эмч байж байгаа хэвээр. Тэгвэл одоо заримд нь 2, заримд нь 1 байж шүү дээ. Манай дүүргүүд дээр за одоо бол гайгүй болж байна. Дүүргүүддээ бас эмчнэр дутагдaltaй. Тийм учраас одоо нэг боловсон хүчний байршуулах асуудал одоо их чухал юм шиг байгаа юм. Тэгээ одоо бэрхшээл биелдэ хонд одоо Баян-Улгийн аймагт бол Доромтой аймгийн ирээд төгссөн Баян-Улг очихгүй байгаа шүү дээ. Яг нэг үг. Баян-Улгийн аймагаас ирсэн казах үндэстэн Доромд очихгүй шүү дээ. Очихгүй шүү дээ энэ чинь. Тийм учраас бэрхшээлүүд бий байгаа. Гэхдээ энэ нөгөө орон нутгийг боловсрол өгчнөр хангах асуудал жоохон дутагдaltaй байна уу гэж би одоо хойд боддог юм аа. Нэгдүгээр. Хоёрдугаар яг хуу эмчнэрийн мэдлэг эмчнэрийг одоо сүүлийн жоохон муу хэлдэг болсон шүү дээ. Жоохон муу байна. Тэр бол дэндүү олон сургууль байгуулагдсан учраас одоо хуучин ангаахын дэд сургуулийн ер нь боловсон хүчнийг бэлтгэж байгаа хүмүүс нь өөрөө боловсон хүн байх хэрэгтэй байхгүй. Их барихын хичээл заавал хагалгаагаа хийждэг, онлоо хийждэг, тийм л хүн хичээл заах хэрэгтэй.
тиймэрхүү биш байна. Өөрөөр хэлбэл багшлах боловсон хүч юм байна. Багшлах боловсон хүчнийг одоо бас докторжуулах, мэргэшүүлэх, яг тэр тогтсон мэргэжлийн хүнийг ажилуулах энэ талаар чанарж. Тэгэхээр 10 гаруй энэ анагаахын дээд сургуульд чинь хүрэлцээтэй тийм олон багш олдохгүй шүү дээ мэдээж. Тэгээ дээрээс нь тэд чинь оюутны ширээнээс босоод багш болчих чинь уу гэж бодоод байгаа шүү дээ. Харин тийм байгаа. Онлайн хичээлүүд болно. Тий. Вируслог юм, иммунолог юм, физиолог юм, энэ бол оюуны потенциал сайтай хүүхдүүд байж болно. А практикийн эмчнэр, практикийн одоо хичээл заах эмчнэр бол хамгийн одоо хэцүү мэс заслаас ахуулаад хамгийн одоо юу гэдэг арьсгүйн эмч хүртэл энэ мэдлэг хэрэгтэй байхгүй. Мэдлэг байхгүй бол ерөөсөө төвхтөн шүү дээ энэ чинь. Энэ дээр нэг яриа үг санаанд орчлоо л да. Нэг Германы нэг эмч хэлсэн гэдээ ярьж байсан. Их хөрх одоо нөгөө төрөх үед те төрөх хагалгаа хэн ч хийж чаднаа кесар хагалгаа. Харин хүн төрүүлнэ гэдэг нь өөрөө урлаг юм а гэж те. Эн чинь бол ер нь бараг л одоо таны хэлсэндээ төрлөг чинь ерөөс урлаг баг. Урлаг юм а гэж те. 10 жирэмсэн ээвэж 10 өөрөө төрөх хэрэгтэй байхгүй. Гэж хэлсэн те. Яг хуу төрдөг механизм төрдөг зам адилхан боловч хүн дээрээ те. Баярлалаа. Одоо манай Монголын ангаа ухааны актив гэж бас тодорхой хэмжээний өөр хариуцлагатай байгууллага аль ч улс орны шинжлэх ухааныг хөгжүүлэхэд тухайн салбарыг бол шинжлэх ухааны актив дэс сургуулиуд авч явдаг. Энэ бол ойлгомжтой. Манай ангаа ухааны активын чиглэлээр энэ ангаа ухааны толгомцсон асуудлаар нэвтрүүлэг хийж байгаа маш зөв гэж бодож байгаа. Тэгээд энийг одоо инкма өөрөө одоо олон улсуудтай уулзаж бас Монгол ангаа ухааны толгомцсон асуудлын талаар зөвхөн ойлголтыг ард түмэнд өгч байгаа энэ ажилд бид танад эвс талхалаад иршүүлье. За нийт одоо телевиз үзэж байгаа улсууд энийг одоо сонирхож байгаа сонирхдаг улсууд бид миний хувьд одоо бодож байгаа нүгүүд ер нь эмч хүн бол өөрийн өөрхтэй, өөрийн хариуцлагатай, өөрийн одоо замтай. Тэр одоо эмчид үзүүлж байгаа өвчтөнгүүд бас өөрөө хүлээсэн хариуцлагатай. Өөрийн хүлээсэн мэдлэгтэй. Өөрийн хүлээсэн оюуны ямар одоо хэмжээгээр оюуныхаа хэмжээгээр одоо бид нар тэрийг сайжруулах хэрэгтэй шүү. Эрүүл мэнд хүн ард эрүүл байна гэсэн ганцхан ангаахын эмч нарын мөн эрүүл мэндийн тогтолцоо эмч нар ажиллаж байгаа юм биш юм шиг байна. Тийм учраас ард иргэд маань эрүүл мэндэ одоо сайн анхаарч байх хэрэгтэй. Хүний амьдралын туршид одоо тийм буруу хэвлүүд их байгаа. Над ч гэсэн буруу хэвлэл байгаа шүү дээ. Хүл эмч гэж юу? Тэрийг засах хэрэгтэй юм шиг байгаа. Нэг нэгээр засчих бас тэрлүү анхаарч ажиллуулах зүгээрээ гэж бодож. Ингээд хүн ардаа эрүүл ингээд аж аргал сайн нүгсээр ёо. За баярлалаа үзэгчтэй. Тэгээд мөн бас багштай их баярлалаа. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн маань үзэж сонирхсан ард иргэд телевиз үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай.